засвар тогтолцоогоо бид нар зөв хийгээгүй. Жишээлбэл одоо Завхан аймгаас ч юм уу Увс аймгаас нэг 5 хүүхээр ачаад ирэх юм бол ачаад ирж байгаа тээврийн зардал нь нөгөө 5 хүүхэртэйгээ бараг тэнцэж байна. Тэгэхээр нөгөө тэр 5 хүүхээр ачаад ирж байгаа зардал чинь өөрөө нэгжид ногдох нь асар өндөр гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг тэнд нь боловсруулад дараагийн одоо дагвар дайвар ч юм уу одоо хотын захыг хангах бэлэн бүтээгдэхүүнийг боловсруулах тогтолцоогүй учраас эхний ээлжинд энэхээ бурууг хэнд өгж үзэж байна. Нөгөө ченж өгж үзээд малчид өөрсдөө малаа зарж үзье гэж. Малчин болгон малаа энд авчираад зарах боломж байхгүй, цаг байхгүй, хүн хүчний нөөц байхгүй, тээвэр логистикийн зардал нэгжид ногдох нь асар өснө. Тэгэхээр л одоо манай санхүүд бол хэлдэг юм даа тээврийн бодлого гэдэг хаана хэдэн үйлдвэрүүд байх вэ? Тэгээ энэ үндэсний тогтолцоог эдийн засгийн бодлого суурьаар яаж явуулах вэ гэдэг яг энэ дээр бол судалгаа хийж байгаа. Одоо хамгийн саяын таны эхний хэлдэг тэр малчид өөрөө малаа зарж үзэж байгаа гэдэг чинь энэ тогтолцоо малаа зардаг энэ тогтолцоо бидэрт байхгүй байна. Ингээд үзүүл яаж ийнэ гэсэн эхний оролцоо юм уу тий. Тэгээ одоо энэ чинь дараагийн сайжраад явах юм бол бид нар эдийн засгийн бодлогоор дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан гэж байгаа. Энэ чинь нөгөө хүнсний эрүүл ахуйн шаардлага хангана. Дээрээс нь малчид чинь өөрөө тэр болгоныг нядлаад өөрсдөө тээвэрлээд байх боломжгүй учраас одоо ёстой нөгөө 50 км 60 км дотор амдинжингээр нь малаа өгдөг. Энэ тогтолцоог л одоо бид нэр хийж нөгөө иргэн болгоно нь үйлдвэрлэгч улс үйлдвэрлсэн бараагаа үнцэнтэй болгох. Тэгээд дараагийн хоёр дахь шат бол экспортоос өгөөж хүртэх гэдэг энэ алхамд бол орно да.